хайрын Европ бүр аимшигтай болж эхэлж байгаа ч тийм. Яг энэ зарчмаар яваад ирэх юм бол заяа. Ард иргэд нь босоод ирнэ заяа. Тэгээд герман хүмүүс ажлын байрг болоод ирэх юм бол халамж төрийн мөнгө байхгүй болчих юм бол тэр негр, тэр исламист, муслим хүмүүс төрийн мөнгө аваад юу ч хийхгүй ингээд суугаалгаа юм бол герман, англи, франц эрэгтэйчүүд маск зүүн 2000 3000-аараа бүлгэлэн нүүр гараа ерөөхдөө нуу бусад ард иргэдийн дэмжин тэд нар ингээд зөкстэй болон гудамжаараа яваад байхсгүй хүмүүсийг хутглаад байна. Ийм тэнэг авгаан нарыг эх орныг сүрүүлсэн улс төрчнөө их хурлаас гэр орноос чирээд аваад дүүжил харж байгаа. Аимшигтай. Тэгээд жирийн иргэндээс амар хохирч байгаа. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 11 сарын 1-нд Берлин хотод 12 цагаас 4:30-ийн хооронд анхан шатны хөрөнгө оолтын сургалт болох гэж байгаа. Бүртгүүлэх линк нэг бол дээр эсвэл доор 50 хүний судалтай байгаа учраас гэлцээрэй. За, тэгээ контентээр үргэлжлүүлье. 2030 юм уу 40 оны үеэр заяа бидний хүүхдүүд бидний ач зээнэр түүх ном уншин заяа. Тэгээ Европын тухай нэг хэсэг бичигдэнэ. Европ яаж сүрсэн бэ? Европ яаж дампуурсан бэ? Европын холбоо маш амжилттай эхэлсэн. Яаж бутраад Европ орнууд буцаагаад хооронд алцаад эхэлсэн бэ? Евро гэдэг сайхан санаа яагаад бүтлгүүцсэн бэ? Яагаад Франц, Германчууд буцаагаад хооронд алцаад эхэлсэн? Яагаад Польш, Унгар хооронд алцаад эхэлсэн? Яагаад Герман, Польшууд хор орнууд дөрөв болсон? Ер нь тэ хамгийн ойрхон хөрш Оросууд хамгийн газрын баялагтай эрчим хүч газ нефттэй асар том дэд бүтс ингээ худалдаа 8 хийдэг байсан. Герман эдийн засаг амар амжилттай явдаг байсан хэрнээ. Яагаад тэ Европ ийм хогийн сав болсон бэ? Тэг яагаад Европ дүүрэн муслим, исламист хар арьстай негрууд дээр дүүрээд тэг яагаад Европ хулгай хүчин гих мэд шин юуны одоо континент болсон бэ? Тэгээ энэ бичлэгийг ерөөхдөө тухайн үедээ бас хүмүүстээ үзүүлчихээсэй. Яагаад вэ гэх юм бол энэ улс төрч нар Европ байгаа хамгийн бүтгэх гараа заяа. За 2023 онд Европын холбооны дарга Ursula von der Leyen юу хэлж ийсэн, юу далчхнаад, юу томроо ярьж ийсэн бэ хэдүүлээ сонсцгоо. Russia's financial sector is on life support. Орос холбооны санхүүгийн салбар дампуурлын ирмэн дээр явж байгаа. We have cut off 3/4 of Russia's banking sector from international markets. Орос холбооны банкны салбарын 66%-ыг бид нар дэлхийн зах зээлээс хөөгөө явуулсан. Nearly 1,000 international companies have left the country. Бараг 1000 гаруй олон улсын барууны компаниуд Оросоос гараа явсан. McDonald's гэх мэт ч тэ. The production of cars fell by 75% compared to last year. За энийг бити мартаарай. Өнгөрсөн жилдээ харьцуулах юм бол Орос дотор автомашины үйлдвэрлэл 75%-аар буурсан. Энийг санаж байгаарай. Aeroflot is grounding planes because there are no more spare parts. Оросын авиакомпани Aeroflot онгоцоо нисч чадахгүй байна. Яагаад гэх юм бол сэлбэг байхгүй. Airbus, Boeing сэлбэг нийлүүлэх болсон. The Russian military is taking chips from dishwashers and refrigerators to fix their military hardware. Оросын Батламалтын яамд цэргийн албахан чипгүй болцсон. Оросууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол аяг тавгуугаагч хөргөгчшийг задлаад тэндээсээ чипийг гаргаад сэлбгээр ашиглаж байгаа. Дахиад хэлье. Оросын дуракууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол зурагт угаалгын машин аяг тавгуугаагчийг задлаад тэнд дотор байгаа чипийг аваад зэвсэгний үйлдвэрлэлд ашиглаж байгаа. Because энийг бас бити мартаарай. There are no semiconductors anymore. Яг гэх юм бол Орос дотор ингээд чип байхгүй болсон. Russia's industry is in tatters. Оросын аж үйлдвэрлэлийн салбар дампуурах гэж байна. Би юу хэлэх гээд байна ойлгож байна уу? Ursula. It is the Kremlin that has put Russia's economy on the path of oblivion. Кремлин
Оросын улс төрчнөр тий Оросын эдийн засгийг сүрүүлж байгаа. That is the price Энэ бол өртөг. Тэдний төлөх ёстой өртөг. for Russia's and Putin's trail of death and destruction. Путин буюу Оросын сонгогдсон үхлийн дайны замыг сонгосны өртөг бол энэ. Тэгээ костюм өнгийг ингээ хараарай заяа. Европын холбооны өнгө байж магадгүй гэхдээ энэ Украины өнгө л дөө. And I want to make it very clear. The sanctions are here to stay. Тэгээ би нэг юм тодорхой болох хэрэгтэй байна. Бидний тавьж байгаа санкц одоо 19 дээрээ явж байгаа урт наслаа байж лээ. This is time for us for resolve and not for appeasement. This has to be very clear. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны ялт ингэсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За, энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За, амжилт нүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор линкэн дээрээ дараарай. За, одоо контент дээр өөрчлөлөө. Германы номер 1 автомашины үйлдвэрлэгч Volkswagen 2-7 хоногийн дараа үйлдвэрлэлээ зогсоох оруулж байгаа. Германы хөрөгчний үйлдвэрлэлийн компани үйлдвэрлэлээ нэг сарын дараа зогсоох гэж байгаа. Германы зурагт гих мэт цахилгаан бараа үйлдвэрлэдэг сектор Германы зэвсэг үйлдвэрлэдэг компаниуд сарын дараа чипгүй болгож байгаа. Энийг юу гэж нэрлэдэг юм бэ? Энэ карма мөн үү? Тэ? Карма мөн үү? Тэ энийг хиний буруу юм бэ? Хэний буруу юм бэ гэх юм бол танилцъя заяа. Энэ дуракийн буруу. Энэ Vincent Caramans. Царайлаг залуу юм байна. За. Улс төр мэддэг юм уу? Мэдэхгүй бах. Түүх мэддэг юм уу? Мэдэхгүй бах. Game theory, эдийн засгийн макро, микро эдийн засаг мэддэг юм уу? Мэдэхгүй бах. Амьдралдаа Monopoly тоглож үзээгүй юм байна. Хөзөр тоглож үзээгүй юм байна. Амьдралын ямар ч туршлагагүй дурак юм байна. Яагаад вэ гэх юм бол энэ хүн юу хийсэн бэ гэх юм бол тэр Nexperia гэдэг дэлхийн топ чип үйлдвэрлэгчийн нэг нь хятадуудаас булгаад авсан байна. За, тэгээ Wolfgang Muschau Eurobriefing хэвлэл мэдээлэл өөрөө ажилладаг. The Dutch government is too clever by half decision to seize control of Nexperia. Has a massive effect on European supply chains. Ерөнхийдөө Голланд улсын засгийн газрын тэнүүлээсээ болж Европын хангамжийн сүлжээ тэр чигтээ хүнд байдалд орж байгаа. Германы автомашины үйлдвэрлэлийн салбар 10-аас 20 хоногийн дараа үйлдвэрлэл угсралтаа тэр чигтээ зогсоохоор болж байгаа. Яагаад вэ гэх юм бол Голландын улс төрчнөр тэр компаниг булаад авсан. Хятадууд хариу барьж байгаа. Хятадуудыг буруутгах арга юусэн байхгүй. Хин олон улсын хууль, хин Голланд улсын хууль, хин Европын хуулийг зурсан бэ гэх юм бол Европчууд өөрөө яагаад тэгсэн бэ гэх юм бол Америкийн тушаалаараа яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол Хятадуудаа ингээ алдсахын төлөө яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол улс төрчнөр өөрөө тэнэг заяа. За, энийг булаагаад авсан. Тэгээ Ursula von der Leyen санаж гинөө. Оросын банк санхүүгийн салбар хүнд байдалд орж байгаа. Одоо удахгүй Оросын төв банкны мөнгийг булаагаад аваад Европын банк санхүүгийн салбар хүнд байдалд орж байгаа. За, хоёрдугаарт Оросын чип мип дуусж байгаа. Тийм учраас угаалгын машин хөргөгчөөс чип гаргаад зэвсэг үйлдвэрлэж байгаа. Европын чип дууссан. Окей. За, тэгээ Европын эдийн засаг хүнд Оросын эдийн засаг хүнд байдалд орж байгаа бла 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 гэсэн. Европын эдийн засаг хүнд байдалд орж байгаа. Тэгээ Оросын
банк санхүүгийн салбарын 66% ерөөхдөө дэлхийн зах зээл дотор хамаагүй болж байгаа. Удахгүй Euroclear дотор Оросын төв банкны мөнгө, Орос иргэдийн мөнгийг хулгай хийгээд Европын банк санхүүгийн салбар дэлхийд хэрэггүй хамаагүй болчихно. Тэгээд Европын эдийн засаг дампуурах ирмэн дээрээ одоо явж байгаа. Энэ юу юм бэ? Яаж ийм байж чаддгийм бэ? What the fuck is going on? Энэ зогсдгүй юм бэ штэ. Тэ? Одоо бүр ингээд тэнэгцээр хагаад донгоцоор хагаад энэ карма. Тэ? Fuck around and find out бүр тэгээ Герман иргэн, Франц иргэн, Ирланд иргэн, Их Британи иргэн ерөөсө босгүй энэ Герман улсын засгийн гад энэ ажилгүйдлийн төвшин ингээ ковидын үеэр нас барсан жоохон эдийн засаг буцаагаад хөл дээрээ босч ирсэн ч одоо буцаагаад ковид шиг амар юм болж байна. Одоо хэдтуудаа алдсаад газрын хавар элементгүй болоод тэгээд энэ Франц Дурако төв банкны мөнгийг булаагаад аваад тэгээд дараа нь иймэрхүү лайтай авгаанаар юу хийгээд байгаа юм бэ? За Кая Калас дүнгийн сайн нэлтгэлэг тавьсан. Санксийнхаа 19 дахь багцаа одоо батлах жаах шиг байна. Сонсъё. Тэгээд бэлэн байгаарай. So today we have a long day ahead. Амар баяртай. Өнөөдөр урт өдөр болно. A few Их ажил хийх гинэ. very important points. First, Вау, нэг ч удаа за өнөөдөр хийх ёстой ажил юу юм бэ гэх юм бол бид нэр санкц 19 дахь багц хуулиа одоо баталнаа. we are going to adopt the 19th package of sanctions, which has a lot of important points there regarding energy, regarding financial institutions. It is all meant to deprive Russia from Тэгээ эндээс Оросын орлого. Тэгээ цаагаараа Европчууд Оросоос газ нефть худалдаж авч л байгаа заяа. Одоо Унгар улс, Словак улс эдийн засгийг алж байгаа. Өөрийнхөө банк санхүүгийн салбарыг ингээд бүр ингээд сөнөөж байгаа. Европын даатгалын компаниудыг дэлхийн зах зээлээс хөгөө гаргаж байгаа. the means to fund this war. Төв банкуд, томоохон хөрөнгө олонтын сангууд, тэтгэврийн сангууд их мөнгөтэй хүмүүс Европоос мөнгөө ингээд масаар татж байгаа заяа. Окей. Би ямар мэдээлэл сонсож байгаа юм бэ гэх юм бол Дубай. Заяа, Дубай тэгээ Европ хүнээр дүүрч байгаа. Окей. Дубай дүүрч байгаа. Дубайын үйл хөдлөлийн салбар руу хөрөнгө олт хийсэн жилийн өмнө 2 жилийн өмнө хийсэн хүмүүс одоо бурцаалж байгаа. Яагаад вэ гэх юм бол энэ Европчууд мөнгөтэй хүмүүс хамгийн гол нь тэр үйлдвэрүүд нүүж чадахгүй. Тэр хөдөлмөрийн гэрээ зурсан хүмүүс нүүж чадахгүй. Жирийн иргэн аав ээжнэр нүүж чадахгүй, зүхтж чадахгүй байхгүй. Тэгээ энэ улс төрчнөр зүхтж байгаа. Эдний гэр бүлийн гишүүдэд зүхтж байгаа. Капиталтай хөрөнгөтэй хүмүүс зүхтж чаддаг байхгүй. Жирийн ард иргэд зүхтж чадахгүй. Тэгээ удахгүй жирийн ард иргэдээ бас Оросд нас зорохын тулд тэгээ тийшээ дайн бас явуулах гэдэр бодож байгаа. За ийм дурак хүмүүс байхгүй. We also are very happy about the signals we get from America. Америкчуудаас бас гоё сигнал ирж байна. Яагаад гэх юм бол Америкчууд бас хоёр Оросын компани дээр санкц тавьсан маш мундаг байна Кая. Regarding the sanctions regarding Russia, I think Тэгээ 19 удаа багц санкц тавьсан болохоор ямар ч нөлөө үзүүлсэн болохоор 20 дахь 21, 22, 23 Америкч бас зөндөө санкц тавьсан. Үр дүн байсан уу? Brexit илүү хүчтэй болж энийг зөндөө ярьсан дээ. it's an important sign of strength that we are aligned here. And of course, we're going to discuss the reparations loan as well. Тэгээ бас юу ярих юм бэ гэх юм бол reparations loan. Оросуудын төв банкын мөнгийг энэ хулгайч нар бас хулгайх. Харин Европ. Тэг яг энэ бүр аимшигтай болж эхэлж байгаа ч тий. Эдгээр зогсохгүй илүү хурц болж байна. Илүү аимшигтай юмнууд хийж байна. За яг энэ зарчмаар яваад ирэх юм бол заяа. Энэ Европ бүр амар дампуур ламс баха. Тэгээ ажлын байрууд алга болно заяа. Татварын орлого байхгүй болно заяа. Тэгээ засгийн газар зүгээр ингээ буугаад өгөхгүй заяа. Ард түмнөө бүр тултлан шулах гэж үзсэн заяа. Тэгээ ард иргэд нь босоод ирэн заяа. Тэгээд Герман хүмүүс ажлын байрг болоод ирэх юм бол хийх юмг болоод ирэх юм бол халамж төрийн мөнгө байхгүй болчих юм бол
тэр негр, тэр исламист, муслим хүмүүс төрийн мөнгө аваад юу ч хийхгүй ингээ суугаалгаа юм бол тэр ард иргэдийн охтууд бүсгүйчүүдийг хүчнтэй яваад байгаа юм бол заяа. Герман, Англи, Франц эрэгтэйчүүд юу хийх юм бэ гэх юм бол маск зүүн 100,000 ч юм уу 2,000, 3,000-аараа бүлгэлнэ. Нүүр гараа ерөөхдөө нуун. Бусад арт иргэдийг дэмжинэ. Тэд нар ингээд зөкстэй болно. Гудамжаараа яваад заяа. Тэнд байхсгүй хүмүүсийг хутглаад ална. Утгагүй. Тэгээ бүр амар сүрч юм бол заяа. Ийм тэнэг авгаан нарыг их орныг сүрүүлсэн улс төрчнийг Дубай руу зүхтаж амжаагүй юм бол заяа. Их хурлаас гэр орноос чирээд аваад дүүжлэн харж байгаарай. Энэ бол зүгээр харагдаж байгаа ч тийм. Аимшигтай. Тэгээ жирийн иргэн эндээс амар охорч байгаа. Харамсалтай юм. Jesus Christ. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс анхаараарай. Ich komme nach Deutschland. За, Берлин хотод 11 сарын 1-нд 12 цагаас анхан шатны хөрөнгө ололтын сургалт болно. За, тэр сургалт хэдээс эхлэх юм бэ гэх юм бол 12 цагаас эхэлнэ. Хэзээ дуусах юм бэ гэх юм бол 4:30. Дундураа бас завсарлага мэдээж байгаа. Энэ сургалт нэр би та хэд юу заах юм бэ гэх юм бол тийм миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагчаас та хэд ер нь юу хийх ёстой юм бэ? Тэр хөрөнгө оруулагч шиг адилхан амжилт нүрхийн тулд. За, тэрийг ярьсныхаа дараа хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол мэдээж хамгийн муу хөрөнгө оруулагчийн бас жишээ авна. За, тэр хүний алдаа хэрхэн давтахгүй байх вэ? За, тэгээд дундуур завсарлана. Тэр завсарлагын дундуур надаас хүссэн юм асууж болно. Бас надаас ном худалдаж авч болно. Тэгээд дараа нь юу сурах юм бэ гэх юм бол энэ Монгол үрлэн зантай хэрхэн тэмцэж ерөөхдөө хоримтлал үүсгдэг болох вэ? Хамгийн сүүлийн хэсэг тэгээ үл хөдлөхийн хөрөнгө олт. За, амжилттай, зөв байршил, ирээдүйдээ үнд цэнэ хадгалж чаддаг өсдөг үл хөдлөхийг яаж таньж авах мэдэх сонгох вэ? За, тэгээд энэ сургалт дахиад хэлье. 11 сарын 1-нд 12 цагаас эхэлнэ. 50 хүний суудалтай учраас гэлс бүртгүүлээрэ. За, тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл бүртгүүлэх линк энэ видеоны доор байгаа шүү. За, зин вонсон бэли.